Шимэгчид өөрсдөө гэсэн зөвлөдөг байгууллага ба тэр зөвлөдөд нь тамяа байдаг. Мөн тамяа хүүхэдтэй болдог. Тэгтээ хүүхэдтэй их хайгас шивэн хандан. Тамяа шинийчийг танахаа мөрдөж хөсөдөг ба мөрдөж тон удахгүй шинийчийг маань байд авдаг. Гэхдээ өөрөө мигэд адууцаа шахан байж аяа хийж аян гач зогтож чаддаг. Шинийч маань мигийг зосоогүй байсан бол мөрдөж айддгийн үхсэн байгаа. Шинийч сатамад юу болж тохиолдсон бүх босын явдлыг хэдхийг үздэг ч хэдхийн бод мигийн сатамыг алдчих гээд байсан тул хийж чаддаггүй болдог. Сатамаа үнэнгээ хийдэхгүй байгаад нь урдаад шууд гүгээд явдаг. Мөрдөж шинийчийг өөчтүүд нь тагнасаа байдаг ч яг шинийчийн гочгоор шууд зугтаад явдаг. Тиймээс шинийчээ муудаг дужиж цогтай мөрдөгч байж чаддаг. Мигийн мөрдөгч сүлдүүдэгч үр дүнгээ өгсөнгүй. Харин шинийчээ өөрийнхөө босон бүх явдлыг ээж зовлонгоо хуваалцсны эцэст мөрдөгчтэй тогтцож чаддаг. Тамяа шинийчтэй уулзахыг хүсдэг ба өөрийнхөө хүүхдийг яаж чихмэд байж амшиж доошогоо унжуулан байсаа гач хэлдэг. Тамяа түүний шимэгчтэй холилдсон тул маш хүчтэй бас дийдэшгүй болсныг мэдээд шууд тодлоод ядахгүйгээ мэдж байгаа тул хүүхдээ бамбаа хийж зугтаж чаддаг. Мөрдөгч маань нэг шимэгч олдог ба тэр шимэгч нэгэн байдгийн подоосоо оч хүн иддэг. Энэ үед нь мөрдөгч шинийчээ дуудаж тэр шимэгчтэй тодордуулдаг. Мигийн маань шинийчгийн тодорхойтой гач маш уран яруу тактик техникийн ачаар нөгөө шимэгчийг хадгалах нь алж чаддаг. Энэхүү толооны бичлэгийг мөрдөгч хийж чаддаг ба бичлэгийг олон нийтэд тавиад олон хүний аим аавн гэсэн ч мигийн маань зөвшөөрдөггүй бичлэгийг устгадаг. Шимэгчдийн зөвлөж шинийчийг аюултай гэж үзсэн учраас гурван шимэгчийг шинийчийг устгуулахаа явуулдаг. Яг энэ үед мигийн ной хүч унтдаг ба 4 цагийн турш ганцхан амьд өвдөх шаардлагатай болдог. Хэвээ шимэгч энэ үед дайвар шинийч маань юу ч хийж чадахгүй. Машина нэдийн хот зугтсан ч хойноос нь шимэгч бас такситэд хүрээд исэн байдаг. Шинийч маань айгаа шууд зугтаадаг ба азаа тэр шимэгч нь удаан гүдэг тул бүтэн цаг гүйсэн эцэст мигийн маань сэддэг. Мигийн маань нэг юм цочцдог ба тэр нь 3 шимэгч нэг бие цуг байхыг хардаг. Яхаа яггүй хүч дээдэхгүй зугтдаг. Мигийн маань түүний тодорхой тасцуул нөгөө хоёр шимэгч нь өхөн гэж боддог. Тиймээс мод тойрон гүйж хоёр гарын оролцуулж гинтийн товцолгоо хийж түүний тодорхой тасцдаг. Тасцсан тодорхойноос нь шимэгч ундаг ба харин баруун гандан байсан шимэгч нь өөрөө тодорхойгоо болж оролдоод унсан тодорхой нь өөрөө баруун ган бож хувирдаг. Өмнөх шимэгч нь дөнгөж 3 шимэгчийг удирдах чаддаг байсан мод одоо гачиж буй гоото гэдэг шимэгч нь бүгдүүд нь 5 шимэгчийг ямар ч асуудалгүй удирдах чаддаг. 5 мөчөө 5 дангийн хувиргаж чаддаг тул модон дээгүү яг самчин мэд дүүдэн нисдэг. Шинийч маань шууд зугтааж гүйдэг ба гоото айна хоёр мөчөө яг амтан шиг хувиргаж маш хурдан хоноосон гүйцэж ирдэг. Бүр 60 км цагийн хугацаатай явж байгаа машиныг гүйцэхийн хэмжээнд. Өөр машинаа мөрдүүлж гоотоос зугтаж чаддаг. Энэ үеэр мөрдөгчийн эхнэр хүүхдүүдийг шимэгчдийн зөвлөд алсан байдаг. Үүнд нь мөрдөгч шоконд ордог. Мөн шимэгчдийн зөвлөд тамяаг хүүхдтэй болсон бас дээс нь шимэгчдээс өөр хүн шиг болж байгааг мэдээ шууд гадах гэдэг. Түүнөө 3 шимэгч явуулдаг ба тамяа энэ үед жинхэнэ хүч чаддаа харуулдаг. Тамяа нэг машинд орж зугтдаг ба туцацаж байхаа явцдаа нэг мөчөө хатдаг. Энэ атсан мөчн нөгөө шимэгчийн биеийг шууд олдог. Шууд нөгөө шимэгчийн биеийг дотоос мэгсэгдэж байгаа мэт утгаа сээждэг. Энэ үед тамяагийн их бие зугтдаг ба нөгөө шимэгчийг дотоос нь удирдах эмэгтэй шимэгчүүн дайвууч мөндөд эмэгтэй шимэгчийн биеийг өөрийнхөө биений нэг хэсгийг олж чаддаг. 3 дахь шимэгч нь эргээд эцэд нөгөө эмэгтэй шимэгч нь удирдуулсан байсан тул шууд түүнүүд айж түүнийг хөнөөдөг.
Гэтэл Тамиа хойно зогсож байсан бай. Гурдаа шимэгчийг тез даан хөнөө. Тэгээ гуйн шимэгчийг ганцаа хөнөөсөн Тамиа өөрийнхөө биений үдсэн хэсгийг өөртөө шингэж чаддаг. Тамиа гистэй эгээд эстэд хүүхэд нь алдаг болсон байдаг ба өс сонсон мөрдөгч түүний хүүхдийг хулгайлсан байдаг. Маргааш 15 цагаас цэцэрлэгт хүрээтэнд уудсаа гэж бичсэн байна. Мэдээж эхний хүүхдийн нассан шимэгчийг Тамиа гэж бодсон байх. Тамиа маргааш мөн найдаж шинийчийг дуудав. Мөрдөгч өөртөө тохиолдсон зовлонго Тамиа жоохон ч гэсэн мэдүүлээгээд хүүхдийн аваа шийдэх гэж байтан Тамиа өөрийгөө ичсэн мөрдөгчийг анддаг. Мөрдөгч ихээс өмнө цагдааны дуудсан байдаг ба тонооддгүй Тамиаг байж авав. Тамиаг аваа хэдэн цагдаа бүсэж авсан ч тэгээ зогтсонгүй одон зогтыг маш амхан зогтож болохоо байв. Тамиа шимэгчд од их суулдаа тиймээс бидний бэлтгэхийг дээдэхээ гэж хэлэв. Ямар ч тань танаас үүдэн мэдэх болно. Аваа хэдэн цагдаа Тамиад бодож байгаа Тамиа ямар ч дайс хийдэггүй зөвхөн хүүхдээ хамгаалсаар байв. Шинийч адхамаа дөгөж ойцоо байгаад хүүхдээ өгөөд өөрөө өгөв. Үүний дараа цагдаа шинийчийг нэгэн туршилтанд оролцуулав. Энэ туршилтанд нэг нь шимэгчийн мэддэг цууд адуурчин байдаг ба тэр адуурчин нь шимэгчийг шууд хараад хүнөө шимэгчүү гэдгийг мэдэх чадвартай аж. Шинийчийг маань яг байр шахдаг ба манай хүн ч нэгдээ их сандардаг. Удахгүй бид Ахмад гэдэг хүнтэй танилцсан. Ахмад нь шимэгчдийг агнах тусгай садааны мэдээж Ахмад бөгөөд шимэгчдийг ямар зэсгээ яаж адах вэ гэдэг төлөвлөгөө бодуулсан. Үүндээ шинийчийг тусдахаа гуйсан ба яагаад гэсэн чи шинийч маань хаан шимэгч таан төв одонд давхиж очиод байсан учраас түүний мөрдөгчд шимэгчдийн мэддэг чадвартай гэж бодсон. Хэдхэн өдрийн дараа шимэгчдийн бүдгэмийг устгахаа ажиллагаа эхэлдэг. Хүмүүсийг додоогоо хуваагдаж гаргаж энэтхэн туяагаа хардаг ба шимэгчдийн тодорхой гавлан яс байхгүй цуудаа харагддаг тод тэднийг маш амархан барьдаг. Мөн шимэгчдийг агнах тусгай зэвсэг ашигласан бөгөөд үүний эсрэг шимэгчд юу ч хийж чаддаггүй. Нөгөө цууд адуучныг шимэгчдэг байхад ашигладаг бөгөөд адууч шууд наадаа хүнээ бууд наа чи шимэгчин гэхэд нэг цагтаа өгөнд нь ороодгүй адууддаг. Байдад хэцүүцсэнийг ойлгосон шимэгчд байдгийн дотоошоогоо зуцацгаадаг. Тиймээс Ахмадгийн багийнхан шууд байрдаг руу оцгов. Ээж даазан шимэгчдийг нэгээ нь устгасаа хуваалцаж явсан хоёр багийн нэгэн Гототой таарав. Готогийн эсрэг тусгай багийнх нь юу ч хийж чаддаггүй алдуулдаг. Энэ бол шимэгчдийн бүдгмийн ерөнхийлөгч эсдэгд тавьдаг ба тэр юу гэдэг вэ гэвэл хүмүүс та нар бол маш аюултай. Та нар амьтдыг аач бас маш их хог тааж Эктогийн тэмцээг алдагдуулдаг. Дэлхийн хувьд жинхэнэ шимэгчд та нар. Харин бид нар шимэгч биш. Бид нар харин шимэгчдийг устгах гэсэн байгальтай өгөгдөг. Харин ч та нар биднийг хайртай хамгаалах ёстой. Бид Эктогийн тэмцээг хадгалах гэж хэлсэн төв зүйл юм аа гэдэг. Үүнийг сонсон нэг цагтаа шууд түүнийг боддог ба ерөнхийдөө яг үүндээ хүн байсан ба яагаад шимэгчдийн тод олсон өөч тодорхойгүй. Гото үзэл энэ хүн байж яагаад шимэгчдийн төдөө эцээ үлдэд тэмцээд өгсөнийг гайхдаг. Мэдээж Гото маань амьдаа зордоггүй болсон учраас бүгдийг адхаа шийддэг. Ахмадын багийн Гототой таалдаж бөөнд зулхаас авахгүй болдог. Ахмад дээвдэгаа нэг хүн урдаа золсон, хоёр хүн хойноос золсон, нэг нь хаадаг ман гэж сүртэй тушаад өгдөж яг үндэ тэг ганцаа гач хийсэн байдаг. Яагаад гэсэн чинь Гото хойноос нь явж байсан бүх хүмүүсийг зогцуулсан байв. Үндэ мэдээч цоцолцсон Ахмад шууд Гото буудаж мөн базукагаа хавсан ч түүнийг яалтчихгүй.
Эсэгээ Госта түүний бооны сумнаас босдож бас бамбаа хийдэг. Эцэстээ Госта түүний тослогоог тасдаж байшингийн дээвээс шиддэг. Тэгээ Шиничи хаад миний дуусаж амжаагүй нэг ажид байна. Гэхдээ одоохондоо чамайг аяа дуусгах бодоогүй нэгж чамайг дуусна гэж сүрдүүлдэг. Үүнд манай Шиничи маш их цочирдож шууд ухаан алддаг. Маашин Шиничи маань гудамжаа зүгээ явж байхдаа үзэн бүх хүмүүсийг Госта явахдаг гэж айж маш их сандалдаг. Тэгээд ойн нь Тамеята таардаг ба. Тамея өнөө манад хүн байхгүй манайх уу явж хонё гэдэг. Ойлгомжтой та нар юу олсныг надад хэлүүлэхгүй мэдж байгаа байх. Маашин шууд Госта манай хоёрын хойноос ирдэг ба Миги маань шууд нэг машин худгаатаа тавьдаг. Шиничи маань Мигигээс чи хизээ машин байж сууя гэсэн чинь Миги би ганцхан хоны дотор Япон хэл сонссон шүү дээ гэдэг. Госта хойноос машинтаа хөөж байхад Гостагийн дээрс нөгөө унаж явсан машинаа хайдаг. Том дэзбэс орж гад газч Госта зүгээ байдаг. Миги маань модон донд харин Шиничи маань ботон донд хоёудаа тусдаа нуугддаг. Миги маань могоо шиг өөрийгөө маш урт бодгоч нуусан тул тийм ч амархан байдаггүй. Мөн Миги Тами 5 шимэгч удирдах чадах ганцхан шимэгч нь тодорхой. Тиймээс тодорхойг тассан байгаа нөгөө хэдэн шимэгч нь ямар ч удирдахгүй болж амархан үхнэ гэж төдөвдөг. Шиничи гад асаж жадаа гастаа оддог ба. Нийт дохиогоо Шиничи Миги хоёр зээгд айдаг. Харин Гостагийн шатаж буцаж юунаа тэнцүү хаддаг ба тань энэ үе Миги маань тодорхойг нь тасдахыг оролцдог ч чаддаггүй. Төдөлгөө бүтгэдэггүйцнийг ойдсон Миги маань шууд Шиничиг зогтох гэдэг. Миги хань хатаж өгдөг. Шиничи маань явсаа зогтож чаддаг ба нэг нь том чудандаа гаж тэндээ юм гашуудаа тайлдаг. Удалгүй нэг эмээгийн хашаанаас ус уух гэж байлдаад эмээ Шиничиг өвдсөндөө хит хоноодог гэстэй. Шиничиг өөний хүүхэд шигээ санаж асуудаг. Мэдээч Шиничи маань эмээд ой зоо юм зөөжөж гадаа явж тусадсан. Энэ үеийн машины хогийн цэгдээ очдог ба энэ газар та нар сайн тогтоогод аваарай. Нэг ойн Шиничи унтах гэж байгаад гинт баан ганаас нь нүд гад идэг. Мега язуу үхээгүй ба баан гант нь жоохон жисэн хэсгээ өвдөөсөн байж. Гэхдээ тэр хэсэг нь бодож юм уу ээж чадхаагүй тийм хэмжээнд. Тэгээ Шиничи эмээгийнхээс нэг хутга маягийн зүүд аваад Гостаг адхаа явдаг. Ингийн хүн Гостаг адан гэдэг бод ба бүтсэшгүй зүүд. Гэхдээ Шиничид таач Госта унтж байдаг. Унтж явахдаа Госта ямар ч санаас хэмж явахгүй маш адхад эвтэйхэн байдаг. Шиничи маань багаагаа дөгж очисоо түүний яг хутгаа зоох гэтэл тэг мэдээс хэлдэг. Шиничи дахиад жад хийж модон дээрс хүчтэй бууж Гостаг адах гэж ч мөнд байдаг. Сүүлдээ Шиничи Гостаг зөгхөж оролцдог. Гэхдээ Госта түүнийг аздаггүйгээ тоглосоо байдаг ба түүнийг ганц зөгхөд Шиничи шуудаас тэнгэрдүү үсдэг. Шиничи газартахтаа нөгөө нь машины хогийн цэгдээ буудаг ба Госта түүнийг бага дөхөж адах гэж байдаг. Шиничи маань бодож үхээс өмнө хамгийн сүүлийн хийсэн зүйл нь тэнд байсан нэг хатаастай түүний шууд нууны ардуу зоодог. Өмнө нь Шиничи Гостагийн суус татыг анзаарсан байдаг. Тэгээд Гостагийн нуун нь яг хүний шиг суус татдаг ба энүүгээ наадах боломжтой гэж тэр боджээ. Түүний ч зөв байж Госта маш их суус татдаг. Түгэж зогсохгүй Гостагийн биеийн дотор шимэгчид түнд захиадахгүй бие даах гэж оролцдог. Өөрөө хэдүү түүний биеэс зугатахыг оролддог. Энэ үе Госта маш ихэн ууж шууд Шиничиг ганц дайстай устгахыг оролцдог ч. Гэнэт Мегигийн өвдөдөд хэсээс сэргэж Шиничиг хамгаалдаг. Гайхалтай зүйл болдог нь Гостагийн баган ган Шиничиг шингээд орчдог. Михийн яг үндэ үхээгүй байдаг ба зөөд Гостад эзэмдүүлж энэ хугацаанд унтчихсэн байдаг. Яг үндэ Шиничи Гостаг холдуулсан байдаг. Яаж вэ гэсэн чинь нөгөө төмөс савааны химийн байцаа холдоо байсан бөгөөд тиймээс Гостагийн шимэгчид дотоосоо таас тийшээ тааж зутахыг хүсчээ. Энэ Госта тийш шимэгчдэг хүчээр байх гэж оролцдог. Гэвч Госта өөрийнх нь дотоос шимэгчдэг байж чадаагүй учраас нуунаас маш их шимэгчд тэсэж зугтцгаадаг.
Гото кончорто хасч шууд шинийчүү дахид Мигима маш амархан түүнийг хэдэн хэсэг бодож тасдаг. Дийтэшгүй гэж байсан Гото зүгээр хүний хайсан хогноос сууж үхсэн. Шимэгчдийн бүдгмийг устгасныг дэлхийн нийтэд цацснаас шимэгчд дахиж өмнө тавиагүй, дахиж хүн нийтээгүй. Яагаад гэвэл шимэгчд хүмүүсийг байхгүй гэдэг нэгэн тооцсон. Тиймээс тэд ерөнхийдөө хүний мах иддэггүй зөвхөн амьтны мах идэж өнөөдөр нэгэнтэйгээ дасан зохицож нууцлаж амьтахаа болдог. Хамгийн хамаастай нь Мигима шинийчиг орхихоо болдог. Хэрвээ Мигима шинийчтэй цуг байв түнд аюут учруулна. Шинийчиг өвхөн хөвгтөд нь унтахаа шийддэг. Унтахаас өмнө шинийчээ нэг юм санаадан зам тавийн остоос болгоомжтой гэдэг. Гэхдээ хэсэг хугацаанд үүнтэй дасаж Сатомитой цуг гадуу яв. Гэтэ гадуу явж байхдаа нөгөө цууд адууч нь Сатоми шинийч хоёр дагсаа байдаг. Цууд адууч шинийчийг өргөцөж байгаа Сатомиг байж авдаг. Сатоми тодгож нэг байшингийн дээв гаргадаг ба адууч маань ч өөрийгөө ямар хэсгийг гэдэг ганцхан үүдтэй батдаг нь байшингийн дээвдээс хоёр хосыг нүд эмхийн 100 ходог нь хичдэг. Адууч яах гэж ингэж байгааг гэвэл угаасаа ганц 2 хоногийн дараа цагтнаар түүнийг одоо байчна. Баярлахаас өмнө жоохон зугаацаа шийдсэн байдаг. Мөн шинийчгээс чи шимэгчдийн мэдэх онцгой чадвар та надтай адилхан. Шимэгч надтай адилхан хүмүүсийг алддаг. Юунд хүмүүс түүхийгэн туш биенийгээ асаад байдаг. Тэдэд яа бид ингэж адах хүстэй нууж байна вэ? Гэхэд шинийч шууд тэцдэггүй адуучныг очоод цохиход адууч нь хайн Сатомиг байшингийн дэвээс шийддэг. Я байж чадахгүй адчтай гэж шинийч маань бодоход Мигима сүүдийн ганц удаа шинийчээс тусаж Сатомиг авсан байдаг. Сатомиг өнө авснаа ингээд шимэгч гэдэг аниме маань дуусчаа. Дараагийн бичдгээ шимэгч гэдэг анимег илүү гоё задсан шинжиж дүнэс маягаар юм бичдэг гинэ. Reason we accumulate along the way, striving to find someone to relate to.